Дэлхийн дулааны талаар ер нь юу гэж боддог вэ? Манай Монголын хувьд ер нь дэлхийн дулаанд ямар зүйтэй санаа зовж яг юу боддог вэ? Санаа зовж шинжлэх гэдэг. агаарын бүлэглэлээр цаг агаад өөрчлөж тэгээд намайг бодвол тарцсангүй одоо анс илүүсэн тийм намайг жоохон багтал ингэж ийм амар халтгүй байсан санагддаг. Эсвэл өвлөн бас амар ингэж хөвдөлтөй байсан санагддаг байхгүй юу? Тэр тэнд бол тэр үед бол нөгөө дэлхий чинь бол байсан тийм байгаль экологч тарцсангүй хэвээ хэмжээндээс гайгүй хэмжээндээс зах ус норм гэж ярьдаг шүү дээ. Хэмжээндээс тийм болохоор бас тэр үед бас нөгөө төрийн бодлогч хатгайсан тэр тарах жоох хүмүүс бол тэгж хайр нэр барьцдагсан байна л та. Тэгээд одоо сүүлийн жилүүдэд бол ерөөсөө 100 биш хэлдэг гэсэн тийм 40 40 өөртөө бас зарим үедээс амар мэдчихэж гэсэн юм шиг. Та яг гэр хороол бол машины утгааны талаар юу гэж бодож байна? Амар awful.